Цахилгааны болоод усны тоолоороо баталгаажуулсан гэрчлэгээ иргэд хаяж өргөдүүлсэн тохиолдолд 16,600 төгрөг төлж заавал гэрчлэгийг дахин авах хэрэгтэй болж байгаамаа. Учир нь тоолоорыг баталгаатай эсхийг тухайн гэрчлэгээд нотолдгийг иргэд тэр бүр мэддэггүйгээс ийхүү тоолоорынхаа гэрчлэгээний хуудсыг хаяж өргөдүүлэх болжээ. Тиймээс тоолоороо баталгаажуулсан бол гэрчлэгээ заавал хадгалах ёстойг санууллаа. Гол нь тэр тоолор баталгаажуулалтын бичигч нь өөрөө яг энэ тухайн тоолор маань баталгаатай маа энэ тоолор маань алдаагүй цахилгаан эрчим хүчийг тоолох юм а гэдгийг гэрчилж байгаа л баталгааны бичиг учраас хэрвээ тэр бичиг байхгүй тохиолдолд тухайн тоолорын ажиллагаанд бас итгэл байхгүй болчихж байгаа гэсэн үг л дээ ерөнхийдөө бол тэгэхээр тэр бичгээ заавал хадгалах ёстой. Электрон тоолоор 8 жилийн баталгаат хугацаатай байдаг бол импульс тоолоор 4 жилийн баталгаат хугацаатай, харин бидний хэлцсэнснээр хар тоолоор буюу механик нь 3 жилийн баталгаат хугацаатай байдаг байна. Тоолор баталгаажуулахын хувьд ганцхан манай дээр гэлтгүй ер нь янз бүрийн лабораторид гадуур байгаа. Гэхдээ манай дээр гэх юм бол тоолороо салгуулад тухайн харьяа хэрэглэгчдүүлэх төвийн ажилтнуудаар салгуулад манай дээр авчираад тэгээ баталгаажуулалт нь хамруулдаг юм байна. За энэ тоолор бол яг зүгээр импульсийн тоолор гэж ярьдаг л да. Энэ бол ямар нэг өдөр шөнийн тариф, хямдралтай тариф энэ гэсэн юм байхгүй зүгээр л нийлбэр залтаар тооцоо хийгээд явцдаг. За энэ бол нэг сүүлийн үеийн тоолор бол биш. За сүүлийн үед хэрэглэгчдэд тавигдж байгаа ихэнх за ихэвчлэн гэр орол дээр бол энэ дэлхийн махны төслөөр гэдэг энэ тоолор гэр ороллын хэрэглэгчд бол бараг 100% тавигдсан байгаа. Энэ бол өдөр шөнийн хямдралтай тарифаар цахилгаан эрчим хүчийг тоолох боломжтой гэдгээрээ бас энэ тоолорыг бол арай даваа талтай. За айл өрхүүд цахилгааны болон усны тоолортой уулах ажилд нэг үе бодвол идэвхтэй хамрагддаг болжээ. Гэхдээ баталгаажуулснаа батлах гэрчлэгээ заавал айл бүр өөртөө байлгах ёстойг инх өмөржлийнхэн зөвлөж байгаамаа.